Нэмийн төрөгье. За өнөөдөр цэцгийн 8 дугаар дүгнэлттэй холбоотой асуудлыг ярьж байна. Өнгөрсөн хугацаанд бол одоо энэ тэнд цэцэн мэрэгэн болоод янз бүрийн талаас нь олон талаас нь ярьлаа. Нийгэмч одоо орог энийгээ дагаад талцал хуваагдал төрж явах шиг байна. Мэргэжлийн судлаачид нь одоо үйл ажиллагаа явуулж явах шиг байна. Тэгээ нэг л зүйл байгаа юм л да. Энэ дээр яг зүгээр анханасаа л одоо нээлттэй явах хурал хэвлэл мэдээлэлээр хаалттай болохоос ахуулаад тусдаа хэлцэх хэвээр асуудлыг нэгтгэж хэлцэхээс ахуулаад мордохын хазгаа гэдэг шиг юм болчих юм л та. Тэгээ үүнийгээ дагаад гарсан шийдвэр нь өнөөдөр ингээд процессын мухардалд хүргэсэн бидрийг. Улсын их хурлын дэд дарга булган туяатай холбоотой асуудлыг бол хуулиар их судал хэлцснэ гэсэн байна. Тэгээд дүгнэлт үлдээд гаргацсан. Дүгнэлтийн эцсийн шийдвэрийн парламент гаргах хэрэгтэй байдаг. Гэтэл цэцгийн үндслэл хэсэг дээрээ их хурл энийг хилцэхгүй шүү гэж заачиж байгаа. Дунд суудлын тогтоолтой холбоотой асуудлыг дунд судал хэлцээд дүгнэлт үлдээд дүгнэлтийг их хурл хэлцээд хүлээн зөвшөөрөл тогтоол орчингүй болгоод хүлээн зөвшөөрөхгүй бол их судал хэлцээд тогтоол батлаад буюу эцсийн шийдвэрийг цэцдээр гаргах хэрэгтэй асуудал. Энэ хоёр асуудлыг чинь нэгийг парламент эцэлсэн шийднэ. Нэгийг үндсэн хуулийн цэц эцэлсэн шийдгэл ийм асуудлыг өнөөдөр нэгтгэж хилцээд процессын мухардалд хүрчихэж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр сая хууль зүйн байнга ороод чуралтлаа. Тэгээ энэ олон гишүүд ярьж байна. Энэ үндсэн хуулийн 66-гийн 2-66-гийн 3-аа яах юм бэ гэдэг байна шүү дээ. Цэцгийн энэ дүгнэлт тогтоол гэж нэг хоёр юм яваад байгаа юм. Тогтоол нь бол эцсийн шийдвэр. Эрх зүйн акт. Дүгнэлт бол хууль зүйн санал шүү. Оруулж байгаа их хурлд оруулж байгаа хууль зүйн санал. Нэг. Хоёр тэгээд нэг ийм л муу жишг тогтлоод ол гэж бодоод байна одоо. Албан тушаалтантай холбоотой асуудлыг цэц их судлаа хуралдуулаад эцсийн шийдвэр гаргацсан гэж одоо 8 дугаар дүгнэлтэн дээр дордож. За өнөөдөр яг хөө ингээд энэ асуудал явдаг юм байж. Бид нар цэцгийн шийдвэрийг буруу зөв гэж ярихгүй бас хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Дараагийн асуудлууд ингээд яах вэ? Одоо жишээлбэл хууль заасан ерөнхийлөгч, улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, улсын их хурлын дарга гишүүн, ерөнхий сайд гэсэн улсуудыг ингээд цэцэд өгөөд цэцэн их судлаараа хуралдуулаад шууд одоо эцсийн шийдвэр гаргаад байдаг л ийм жишг тогтчлаа шүү дээ. Өнөөдөр булган туяа гэдэг хүн дээр ярьж иж магадгүй. Дараа нь хэн нэгэн дээр. Тэгээ өнөөдөр энэ Монгол улс эрх зүйн төрийн парламент засаглалтаа болсон. Парламентын засаглал нь ард түмнээсээ сонгогдож бүрддэг. Мандат өөрчилж ийн танхимд сууж байгаа. Энэ олон мянган мандатын асуудлыг үндсэн хуулийн шүүхээр эцсийн шийдвэр гаргаад хүчингүй болгодог ийм жишгийг хэдүүлээ хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуудал байна. 95 дугаар тогтоолыг хүчингүй болгохын процесс явахгүй мó? Энэ цэцгийн дүгнэлтэн дээр чи яг хүчингүй болцсон гэж бол бичээгүй байгаа шин. Тэгээ сүүлд нь хүчингүй болоогүй штэ энэ чинь ингээд буруу зуруу эргүүлээд тойруулаад гаргаад ирүүл яах юм. Их хурл батлсан тогтоолоо цэцгийн дүгнэлтийн дагуу өөрөөсөө хүлээн зөвшөөрөөд хүчингүй болох асуудлыг болно процессын дагуу хийх ёстой юм болов гэсэн одоо хувь гишүүний бодол байна. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд энэ парламентын засаглалтаа бол парламентаараа асуудлаа шийддэг эцсийн шийдвэр эндээ гардаг юм зайлшгүй шаардлага цаашид хадгалагдах ёстой шүү гэдгийг одоо бас гишүүдтэй хандаж хэлье. Баярлалаа.